Сайн байцгаана уу? Та бүхэндээ сургалтын менежмент системээс гэрчлэгэн дээр тавигдах монгол хэл бичгийг хэрхэн нягтлж шалгах видео заавар хичээл хөргүүлж байна. Юунд түрүүнд сургалтын менежмент системээс сургуулийн нэр монгол бичгээр зөв татагдж орж иж байгаа эсхийг шалгана. Ингийн тулд бүтэц тохиргоо байгууллагын мэдээлэл цэсний эсэс дэх мэдээлэл гэсэн зэс рүү орно. Хэрвээ уг талбарт монгол бичгийн нэр хоосон харагдчихвэл та эсэсээс татаж хадгалах товчийг дарна. Ингэснээр эсэс дээр байгаа монгол бичгийн мэдээлэл харагдах ба хэрвээ буруу байгаа бол боловсролын газраараа дамжуулан боловсролын ерөнхий газар хандаж уг монгол бичгийн нэршлиг засуулна. Засуулсан монгол бичиг эсэс дээр хийж засагдана. Засагдсныхан дараа дахин эсэсээс татаж хадгалах товчийг дарснаар монгол бичиг засагдаж орж ирнэ. Үүний дараагаар судлагдахууны нэр монгол бичгээр зөв орж ирж байгаа эсхийг шалгана. Ингийн тулд хөтөлбөр цэсний судлагдахуун гэдэг цэс рүү орно. Мөн ижил хоосон байгаа бол эсэсээс татаж хадгалах, татсны дараагаар буруу байгаа бол боловсролын газраараа дамжуулан ерөнхий газрын хүсэл тавьж засуулна. Хамгийн сүүлд нь төгсөх ангийн суралцагчдын нэр монгол бичгээр зөв байгаа эсхийг шалгана. Ингийн тулд суралцагч цэсний суралцагч монгол бичиг гэдэг цэс рүү орно. Хөтөлбөрийнхөө төвшин болон анги бүлгээ сонгоод харахад сурагчдын монгол бичгээр харагдана. Яг энэ талбар нь анги удирдсан багш нар дээр мөн байрладаг ба сургалтын менежер маань дотооддоо зохион байгуулад өөрийн системээс болон анги удирдсан багшийн системээс гэсэн хоёр янзаар хянах боломжтой. Үүнийг мөн ижил хоосон байх юм бол эсэсээс шинжилнэ, буруу байх юм бол боловсролын ерөнхий газартаа хэлж засуулна, мөн дахин эсэсээс шинжлэх товч дарахад монгол бичгийн нэршлүүд зөв болж орж ирнэ. Яг энэ дарааллаар та сургуулийнхаа гэрчлэгэн дээр тавигдах монгол хэл бичгийн мэдээллийг сайтар шалгаарай. Танд амжилт хүсье. Багшийн ажлаа аз жаргалтайгаар хийцгээе.